За бүгдээрээ сайн байцгаана уу? За хамтдаа залбираад үгнээсээ сурцгаая. Биднийг хайрладаг амьд оршин байгаа эзэн бурхан танд баярлалаа. Бурхан таныг мэдэхгүй нүдэнд харагдах энэ ертөнцийн зүйлийг бүх зүйл гэж бодоод найдвар байхгүй ертөнцид бурхангүй амьдарч байсан биднийг та энэ ертөнцийн олон хүмүүсийн дундаас түрүүлэн дуудаад аварж өгсөнд баярлалаа. Мөн аврагцны дараа эзэн та биднийг энэ ертөнц дээр өнчин хүүхэд мэт орхилгүй өөрийн бий болсон чуулган дотроо Христийн биеийн нэгэн эд эрхтэн болгон суулгаж өгөөд энэ газар дээр бурхан тантай хамт бурхан таны хүсэл дотор амьдрах боломжийг өгсөнд баярлалаа. Бид нар өнөөдөр эзний өдөр хамтдаа бурхан таны өмнө цуглаад бурханы үгнээс сурах гэж байна. Чуулгануудад сүнс юу айлдж байгааг чихтэй нэг нь сонсогтун гэсэн эзний үгийн дагуу эзэн та ариун сүнсээр бидэнд өөрийн үгийг айлдж өгнө үү? Бурханы үгийг бид нэр байгаагаар нь буюу бурханы үгээр сонсон хүлээж авч тэрхүү үг бидний дотор итгэлээр холбогдсон бидний сэтгэл амьдралыг өөрчлөн бурханд алдрыг өргөхөд тусалж өгөөрэй. Бид нар энэ дэлхий дээр махан биеэр амьдрах үлдсэн цаг хугацаагаа өөрийн дураар биш бурханы хүслийн дагуу мөнхийн шагнал алдар суугийн төлөө амьдрч чадхад туслаарай. Бид нар бурхан таны төлөвлөсөн түүхийн төгсгөлийн үед амьдарч байгаа хүмүүс үлээ. Бидний эргэн тойронд бурханыг мэдэхгүй найдваргүй амьдарч байгаа олон хүмүүст бид нар эзэн таны сайн мэдээг тарааж энэ төгсгөлийн үед олон хүмүүсийг эзэн тань руу удирдахад тусалж өгнө үү? Онцгойлон энэхүү 9 сарын сүүлээр төлөвлөгдсөн манай ховд чуулганы Библийн нэгдсэн семинартай эзэнтэй хамт байж Ховд аймагт бурханыг хайж байгаа, үннийг хайж байгаа олон хүмүүсийг аврах ажилдаа энд залбирж байгаа бидний хүн тусбарыг эзэн та эрхмээр хэрэглэж өгөөрэй. Өнөөдрийн эзний өдрийн бүхий л цагийг эзэн танд даатгаж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээ хамтдаа сургаалт төгс 23 дугаар бүлгээс олж уншъя. Сургаалт төгс 23-ийн 23 дугаар ишлэлийг нэг ишлэл хамтдаа удаанаар уншъя. Үннийг худалдаж ав, үүнийгээ үрж бүү арилж, мэргэн ухаан, заавар, бодрол ухаанигч ав. Өнөөдөр бүгдээрээ үннийг худалдаж ав, худалдаад авсан бол үүнийгээ үрж бүү арилж гэсэн сэдвийн дагуу бурханы үгнээс сурцгаая. Үнэн гэж юу вэ? Иохан 8:32 дээр тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэсэн үг байгаа тийм биз? Мөн Иохан 17-гийн 17 дээр үннээр тэднийг ариусгаач таны үг бол үнэн мөн гэсэн үг гарч байгаа. Тэгэхээр үннийг худалдаж аваа гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр энэ үнэн гэдэг нь цаг хугацаа өнгөрсөн ч хувирч өөрчлөгддөггүй мөнхийн зүйлийг үнэн гэж байгаа. Тийм биз? Тэгвэл тэрийг Библиэлд худалдаж аваа гэсэн байна. Худалдаж авахын тулд бид нэр төлөөсийг нь төлж байгаад олж авдаг. Тийм биз? Төлөөсийг нь төлж байгаад олж авдаг. Нэгэнд худалдаад авсан бол түүнийгээ үрж бүү арилж гэсэн үг гарч байгаа. Тэгвэл энэ дээр гарч байгаа үнэн юуг худалдаж авах гэдэг юм болоо гэдгийг хамтдаа Библиэс шалгаж үзье.
Лук 22-оос олоод уншийе. Лук 22. Лук 22-ийн 36 дугаар ишлэл байна. Лук 22-ийн 36-г хамтдаа уншъя. Тэр тэдэнд харин одоо хинд хүүдий байна, түүнийг авах. Хинд богц байна, бас авах. Хин илдгүү байна, тэр дээлээ зарж илд худалдаж авах. Энэ дээр дээлээ зараад илд худалдаж аваа гэж байгаа биз. Тэгвэл энэ дээлээ зараад илд худалдаж авах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ махбодийн зүйлээ зараад ч болтугай сүнслэг мөнхийн зүйлийг олж аваарай гэсэн үг. Хамтдаа энэтэй ойролцоо Матай номноос нэг үг харъя, уршаа эргүүлээд. Матай 13-ийн 45-46 байна. Матай 13-ийн 45-46 хамтдаа уншийе. Бас Тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод тэр явж өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна. Тэр худалдаж авна гэдэг чинь төлөөс төлбөрийг нь төлжөөж өөрийн болгож олж авах зүйлийн тухай ярьж байгаа. Гэтэл энэ дээр Тэнгэрийн хаанчлал нь юу вэ гэхээр маш үнэтэй нэг ширхэг сувдыг олонгуудаа өөртөө байсан бүх зүйлээ зараад тэр ширхэг сувдыг олж авах хэмжээний үн цэнтэй зүйл гэж байна гэдгийг хэлж өгч байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ бидний худалдаад өөрийн болгож олж аваад сахиад амьдрах ёстой зүйл юу вэ? Мөн түүнийг олж авахын тулд миний төлөх ёстой зүйл, миний татгалзах ёстой зүйл, орхих ёстой зүйл юу вэ гэдгийг хамтдаа сурцгаая. Илчлэл номны 3 дээр бас тодорхой гарч байгаа бидний худалдаж авах ёстой зүйлийн талаар. Илчлэл 3-ийн 18 дугаар ишлэл байна. Илчлэл 3-ийн 18. Илчлэл номны 3-ийн 18 хамтдаа уншицгаая. Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичхүүр, ил борчихгүй тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг надаас худалдан ав гэж би чамд зөвлөе. За энэ дээр ч гэсэн бидний өөртөө худалдаж авах ёстой зүйлийн жагсаалт нь гарч байгаа. Хамгийн түрүү юуг худалдаж авах гэсэн бэ гэхээр галд цэвэршүүлсэн алтыг худалдаж аваа гэсэн байна. Тэгэхээр Библиэлд галд цэвэршүүлсэн алт гэдэг нь алтмит итгэлийг гэж гардаг тийм биз? Тэгэхээр баян болохын тулд итгэлийг өөрийн болгож аваа. Түүний дараа юу худалдаж авах гэсэн бэ гэхээр цагаан хувцас гэж байгаа биз? Цагаан хувцас худалдаж авах гэдэг нь гим нүгэл ба ертөнцөөс тусгаарлагдсан ариун амьдралыг өөрийн болгож аваа. Түүнийг хэлж өгч байгаа. Түүний дараа нүдээ тослох тосыг надаас худалдаж аваа гэдэг нь сүнслэг мөнхийн зүйлийг харах итгэлийн нүдийг олж аваа гэсэн үг.
Энэ илчлэл 3:14-өөс 22 нь Лаодик чуулганд хандсан эзний үг байгаа. Энэ Лаодик чуулга нь анхны хайраа орхисон бүлбэр итгэлийн дүр төрхийг хэлж өгж байгаа. Тийм учраас итгэлийн амьдралаа сэргээхийн тулд миний олж явах ёстой зүйлийн талаар хэлж өгч байгаа. Тэгэхээр үннийг худалдаж ав, үрж үүнийгээ бүү арилж гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ ертөнцийн зүйлээс татгалзаач болтугай мөнхийн зүйлийг олж авах нь ашигтай. Махбодын зүйлээс бууж өгөөч болтугай сүнслэг зүйлийг олж авах хэрэгтэй. Ийм утгатай үг. Тэгэхээр Библиэлд сүнслэг мөнхийн зүйлээ хаяад махбодын зүйлийг олж авсан хүмүүс ч байгаа. Эсвэргээрээ махбодын зүйлийг хаяад сүнслэг мөнхийн зүйлийг олж авсан хүмүүс ч байгаа. Тэгвэл бид бүхэн ч гэсэн энэ хоёрын хооронд үргэлж сонголт хийгээд амьдарч байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ асууя. За, энэ ертөнцийн зүйл нь үн цэнтэй юу? Мөнхийн диваажингийн шагнал нь үн цэнтэй юу? Мөнхийн диваажингийн шагнал нь харьцуулахын аргагүй зүйл тийм биз? За тэгвэл бас асууя. Махбодын зүйл нь чухал уу? Сүнслэг зүйл нь чухал уу? Бид нар бүгдээр хариултын зөв хариултыг сайн мэдж байгаа тийм биз? Гэхдээ олон хүмүүс энэ ертөнцийн зүйл нь төр зуурын ялзарж устдаж алга болох зүйл гэдгийг мэдж байгаа тийм биз? Харин диваажинд очиод авах шагнал алдар суун мөнхийн гэдгийг олон хүмүүс мэдж байгаа. Есүс эзэн ч гэсэн газар дээр өөрсдөө эд баялагийг буураа. Яагаад вэ гэхээр газар дээр эд баялаг хураачих юм бол хулгаалаад авчдаг, зэв эдээс үүтгэдэг, хэвэн хорхоо эдээс үүтгэждэг. Тэгвэл эд хөрөнгө хаана хураах вэ гэхээр тэнгэрт өөрсдөө эд баялагийг хураа. Тэнд зэв, хэвэн хорхоо, хулгаач сүйтгэхгүй гэсэн байна. Тэгээ энийг олон хүмүүс мэддэг хэрнээ яагаад Библиэлд мөнхийн сүнслэг бурхны зүйлсийг хайчхад энэ ертөнцийн зүйлийг сонгодог хүмүүс гарч ирдэг юм болоо. Библиэлд төлөөлөл болсон хүмүүс нь бүгдээрээ Есавыг таних юм биз? Есав. Яаковын ах Есав. Есав ч гэсэн ууган хүүгээр төрсөн. Гэтэл ууган хүүгийн эрхээ юугаар сольсон бilé? Аяг шөлөөр сольсон байна. Яг тухайн өлсчихсэн тэр үедээ аяг шөл ууган хүүгийн эрхээс илүү чухал санагдсан байх тийм биз? Яагаад вэ гэхээр Есав юу гэж хэлсэн бэ гэхээр би өөх гэж яах чинь ууган хүү байх хэрэг чинь надад ямар ч хэрэггүй. Зөвхөн аяг шөл өгчгөө гэж хэлдэг. Яг тухайн цаг үедээ Есавын нүдэнд бурхны сүнслэг мөнхийн зүйлээс илүү аяг шөл нь чухал байсан байна. Тийм учраас тэр үн зэнтэй бурхны мөнхийн сүнслэг алдар суг орхиод аяг шөлийг сонгочихсон байна. Дараа нь Есав тэр хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байсан уу, харамссан уу? Бүгдээрээ Еврей 12-оос олоод уншийе. Еврей 12 дээр Еврей 12-ийн 16, 17 байна. Хамтдаа уншийе. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самун эсвэл олиггүй хүн болчихгүй тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Тэр нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гимшлийн төлөх зай олоогүйг та нар мэднэ. Цаг хугацаа өнгөрсний дараа Есав миний хийсэн энэ сонголт нь буруу сонголт байжээ гэдгийг мэдээд харамссан талаар гарч байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ олон хүмүүс энэ ертөнцийн зүйлээс илүү мөнхийн диваажинд очиод авах шагнал алдар суун чухал гэдгийг мэддэг хэрнээ буруу сонголт хийдэг шалтгаан нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь энэ бозор сүнс хүнийг мэхэлдэг байна. Бозор сүнсийг Библиэлд худал хуурмгийн эцэг гэж хэлсэн байгаа. Мөн 1-р Петр 5:8 дээр та нарын өрсөлдөгч болох диавол нь хин нэгнийг залхихаар хайж архирах арслан мэт гитэн явдгаа гэсэн үг байгаа.
Тэгвэл энэ муу сүнс хүмүүсийг яаж мэхэлдэг вэ гэхээр юугаар дамжуулж мэхэлдэг вэ гэхээр 1-р Иохан 2-ын 15-аас 17 дээр ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад битгий дурал. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махбодийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардан багтал нь хинээс ирдэг гэлээ? Эцгээс ус харин энэ хорвоогоос ирдэг гэсэн байна. Тэгээд дараа нь ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрөн одно, харин Бурхны хүслийг үйлдэх чинь мөнхөд оршноо гэж хэлсэн байна. Тэгвэл түүхэн дунд энэ муу сүнс үнэхээр ялахгүй, хямдхан, ялзарж устж үгүй болох махбодийн зүйл, ертөнцийн зүйлийг Бурхны өөх мөнхийн шагнал алдарсуугаас илүү чухал юм шиг хүмүүсийг хуурж мэхэлж өргөцөөр ирсэн байна. Яг бодоод үзтээ заримдаа бид нэр их хулих барааг өндөр үнээр авчих тохиолдол байдаг тийм биз? Би яагаад ийм хямдхан хулих барааг өндөр үнээр авчваа гэхээр худалдагч нь айгүй сайн рекламчсан байдаг тийм биз? Ёстой сайн гэдэг. Бид нар тэр үгэнд нь ороод авсныхаа дараа энэ холих байсан байж тээ. Тийм үнийг юу гэж хэлдэг вүлээ? Луурч тийм биз? Тэгвэл энэ бузар сүнсийг бодоод үзэх юм бол үнэхээр сайн луурч байгаа. Юу вэ гэхээр аврагдсан хүмүүсийн өөрийн амьдралын зориг болоод барай олж авч өөрийн болох ёстой зүйл болох тэр мөнхийн шагнал алдар сууг нь ялахгүй зүйл мэт болгоод эсэргээрээ нүдэнд харагдах энэ ертөнцийн зүйлийг энэ муу сүнс үнэхээр чухал хэрэгтэй гоё зүйл болгож хувиргаж чаддаг. Тийм бүр онцгой чадвартай сайн луурчин гэж хэлж болно. Хамтдаа Эхлэл 3-аас харъя да. Эхлэл номны 3-ын 6 Эхлэл 3-ын 6-ыг хамтдаа уншийе. Тэгээд эмэгтэй тэр модыг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр хорхоо хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь чидэв. За энэ муу сүнс идэх юм бол гарцааг өгөх тэр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг Евагийн нүдэнд ямар уулгаж харагдуулж байгаа вэ гэхээр хүнсэнд сайн, ухаан хэлмээр, хорхоо хүрмээр тэрнээс аваад идчих юм бол би өөртөө бурхан шиг сайхан болохоор тийм болох юм шиг хуурж мэхэлж чадчих. Тэгвэл энэ муу сүнс яг л энэ аргаараа аврагдсан хүмүүсийг давталттайгаар тасралтгүй өргөтөж уруу татж байдаг. Энэ уруу татлаханд нь орсон хүн яадаг вэ гэхээр өөрийн маш үн цэнтэй зүйлээ хямдхан зүйлээр нь сольчихдаг. Тэг бодоод үзээрэй. Есавын хувьд ууган хүүгийн эрхэн үн цэнтэй юу, аяг шүлэн үн цэнтэй юу? Ууган хүүгийн эрх нь хамаагүй үн цэнтэй тийм биз? Гэхдээ тэр агуу үн цэнтэй зүйлээ үнэхээр ялахгүй зүйлээр сольчихж байгаа. Дээр үед нэг тийм панц хийдэг хүн байсан гэдэг. Нэг том тэмээ зарах гэж гарснаа. Нөгөөх нь 8 ээж явсаар сүлдээ нэг ишигтэй болоод ирдэг гэл. Үнэхээр өөртөө байгаа чухал зүйлээ үнийг нь бууруулад хохирчод хүрээд ирдэг хүн байдаг. За тэгвэл бүгдээрээ энэ Библиэлд сайн сонголт хийсэн хүмүүс ч гэсэн бас байгаа. Энэ ертөнцийн зүйлийг зараад махан биеийн зүйлээсээ татгалзаад илүү үн цэнтэй мөнхийн зүйлийг олж авсан хүмүүс ч бас байгаа. Төлөөлөл болсон хүмүүс нь Мосе байна. Тийм биз? Еврей 11-ийн 24-өөс 26 дээр харуул Мосе итгэлээрээ 90 цент хүрээд фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалцсан. Нүглийн цаг зуурын 6-наас илүү бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн дээрэгдгийг тэр сонгосон юм аа гэж гарч байгаа.
Гэтэл Израилийн ард түмэн Египтэд боол байсан хэрнээ цөлд хамгийн их итгэлээсээ иргэсэн хүмүүс нь Израилийн ард түмэн. Уг нь Египтэд боол байсан хүмүүс шүү дээ, тийм биз? Тэгсэн хэрнээл Египтэд бид нар гоё байсан л гэдэг. Яг үүндээ Египтэд Израилийн ард түмэн гоё байсан уу? Мосе гоё байсан уу? Мосе чинь Египтийн эрх мэдэл, эд баялаг, зугаа цэнгэлийг бүгдийг нь эдэлж хэрэглэж болох тийм байр суурьнд байсан хүн хэрнээ тэрийг орхичход Египтээс гараад ирсэн, тийм биз? Тэгээ Мосе цөлд Египтэд гоё байсан шүү. Египт рүү буцъя гэж ганц угаан хийсэн үү? Мосе тгээгүй байна. Египтийн бүх зүйлийг эдэлж хэрэглэж болох байсан Мосе Египт рүү эргэж хараагүй байхад Египтэд зүгээр л боол байсан Израилийн ард түмэн Египтэд гоё байсан гэж эргэж харж ирсэн байна. Тэгвэл юу гэсэн үг вэ гэхээр аврагдсан хүн энэ үн цэн нь өөрчлөгдөж байгаа. За аврагдахын өмнө бид нарын үн цэнтэй гэж бодож ирсэн зүйл юу вэ? Аврагдахын өмнө бидний үн цэнтэй гэж бодож ирсэн зүйл юу вэ гэхээр энэ ертөнцийн эд баялаг байгаа. Гэтэл бүгдээрээ Заккай гэж нэг хүнийг тань, тийм биз? Татвар хураагчдын ахлагч их баян хүн байлаа гэж гардаг. Тэр өндөр эрх мэдэлтэй их эд баялагтай Заккай Есүстэй уулзаад аврагдсны дараа хөрөнгөнийхөө хагасыг ядууст тарааж өгье гэж хэлдэг. Тийм биз? Хин нэг лойрдод авчихсан зүйл байх юм бол хэд нугал төлөйгдөг лээ? За ямар ч байсан нилээд нугал төлөө гэж хэлдэг. Тэгвэл юу гэсэн үг вэ гэхээр Есүстэй уулзахын өмнөх Заккайгийн амьдралын зорилго нь юу байсан бэ гэхээр энэ ертөнцийн баян болох. Энэ ертөнцийн өндөр албан тушаалтай болох нь Заккайгийн амьдралын зорилго байсан бол Есүстэй уулзсны дараа Заккайгийн амьдралын үн цэн ба зорилго нь өөрчлөгдсөн үү, өөрчлөгдөөгүй юу? Өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдсөн учраас эд хөрөнгөө бусдад өгж байгаа. Эд хөрөнгөнөөс илүү үн цэнтэй зүйл бий болсон байна. Тэгвэл тэр юу вэ? Энэ ертөнцийн эд хөрөнгөнөөс илүү үн цэнтэй зүйл байгаа юу байхгүй юу? Байгаа. Тэр нь юу вэ гэхээр Бурхны өв мөнхийн эд хөрөнгө байна. Мөнхийн шагнал алдарсан. Тэгвэл Бурхан бид нарыг аварж өгсөн зорилгыг хамтдаа 2 дугаар Тимот номноос олоод уншъя. 2 дугаар Тимот 2-ын 10. Харуулах юм байхгүй. Жохон байж байгаа харуулъя. Хоёр дугаар Тимот 2-ын 10-ыг хамтдаа уншъя. Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг төвчнө. За энэ дээр авралыг мөнх алдрын хамт гэж холбож өгсөн байгаа. Бурхан бид нарыг аварж өгсөн шалтгаан нь юу вэ гэхээр мөнхийн диваажинд очих мөнх амийг өгөө зогсохгүй. Мөнхийн диваажинд мөнхийн мөнхөд эдэлж хэрэглэх мөнхийн алдар сууг хамт өгөхийг хүсэж байгаа. За бид нэр мөнхийн диваажинд очих мөнх амийг итгэлээрээ олж авсан байна. Харин мөнхийн диваажинд би хэн байх вэ? Мөнхийн диваажинд би ямар дүр төрхөөр мөнхөд амьдрах вэ гэдгээ бид нар үнгүй олж авах уу? Үйлсийнхээ дагуу олж авах уу? Үйлсийнхээ дагуу, тийм биз? Есүс эзэн хиндэж титмээ алдахгүй тулд өөртөө байгаагаа яагараа гэлээ? Батсах гэсэн байна. Мөн иймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаях тун гэсэн байна. Тэгвэл бидний итгэлийн амьдралаараа сайн амьдрахын тулд баттаа зүрх сэтгэлдээ шийдээд тогтох ёстой зүйл юу вэ гэхээр юугаар юуг солих уу? Мөн юуг олж авахын тулд юуг золиослох уу? Юунаас татгалзаад юунаас зуурах уу гэдгээ бид нар баттаа тогтоод амьдрах ёстой гэдгийг энэ өнөөдрийн үг нь бид бүхэнд хэлж өгч байгаа. Яагаад вэ гэхээр
амьдрал нь завгүй болоод ирлээ. Завгүй болоод ирлээ. Тэгвэл би өөрийн хийж исэн ялихгүй үн цэнгүй зүйлээсээ эхлээд татгалзаж эхэлнэ. Тийм биз? За одоо завгүй болсон юм чинь кино үзэхэ болиоч гэдэг юм уу? Тийм биз? За одоо завгүй болж байгаа юм чинь Facebook зориулах цаг байхгүй. За гэхдээ бид нэр хичнээн завгүй болсон ч өөрөөсөө булаалгаж болохгүй зүйл гэж байгаа. Тэр юу вэ гэхээр Лук 10-аас харъя бүгдээрээ. Лук 10-ийн 41-42. Лук 10-ийн 41, 42-ыг хамтдаа уншъя. Харин эзэн Марта, Марта, чи олон юмд санаа зовж зүдрэх юм да. Үнэн дээр ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мария сонгон авчээ гэв. Есүс эзэн Марта, Мария хоёрын гэрт нь ирээд сургаалаа айлдж байсан. Марта үйлчлэх ажилдаа түүртээд завгүй байх үед Мария эзний хөлдөн суугаад үгийг сонсож исэн байна. Гэтэл Марта үйлчлэх ажилдаа түүртээд цухалдаад эзэн дүү маань намайг үйлчлэх ажилд ганцаараа орхисныг та анзаарахгүй байна уу? Босоод ихчтэй тусал гэд нэг хилээд өгөөч ээ. Гих утгатай юм хэлэх үед нь Есүс эзэн Марта, Марта чи их олон зүйлд зовж үлээ үцэх юм аа. Мария өөрөөс нь булаагдашгүй сайныг сонгон авчээ гэсэн байна. Өөрөөр хэл аврагдсан бид бүгдийн хувьд ч гэсэн өөрийнхөө амьдралаас булаалгаж болохгүй сайн нь юу вэ гэхээр Бурхны үгийг сонсож, Бурхны үгийг уншиж тунгаан бодох байна. Мөн юугаарч сольшгүй юу ч болж байсан би алдаж болохгүй зүйл юу вэ гэхээр Христэд итгэж хүний хувьд энэхүү Бурхны үг байгаа. Тийм учраас бидний энэ өдөр тутмын амьдрал донд за одоо энээс татгалзаад энийгээ зурж авнаа. Ийм зүйл тасралтгүй сонголт ирж байгаа. За тэгвэл Эхлэл 13-аас бүгдээрээ нэг хүний жишээг олоод сургамж авцгаая. Уршаа. Эхлэл номны 13. Эхлэл номны 13-ийн 10 дугаар эшлэл байна. Эхлэл 13-ийн 10-ыг хамтдаа уншийе. Лот хараагаа өргөн зоор хүртлэх Йорданы талыг бүх гадартаа илбэг устай эзний цэцэрлэг шиг мөн Египтийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом Гоморо хоёрыг эзэн устгахаас өмнө байв. Лот Абрахамтай хамт байх уу? Аль эсвэл Содом Гомород гим нүгэлтнүүдтэй хамт байх уу? Гэдэг энэ хоёр сонголтын өмнө Абрахамтай хамт байх амьдралаа орхичход Содом Гоморог сонгочихсон байна. За яагаад ийм сонголт хийсэн бэ гэхээр Абрахамтай хамт байгаад ахаар энэ насан туршдаа майханд амьдрах шинжтэй. Гэхдээ Содом Гомород очиод амьдрах юм бол хотод аягүй гоё амьдрах гэдэг. За тэгвэл Абрахамтай хамт байна гэдэг нь Бурхантай хамт байна гэсэн үг. Тэгвэл энэ сонголтын өмнө Лот ямар сонголт хийчихэж байгаа вэ гэхээр за би тав гэдээс сууя. Абрахамтай хамт байсан дээр үү, Содом Гомород хамт байсан дээр үү? Абрахамтай хамт байна гэдэг чинь Содом Гомород байхаас хамаагүй илүү утга учиртай, хамаагүй илүү үн цэнтэй
Тийм амьдрал тийм биз? Гэтэл тэр үн цэнтэй утга учиртай амьдралаа Лот юугаар сольжиж байгаа вэ гэхээр нүгэлтнүүдтэй хамт махбодийн хувьд илүү гоё зүйл байхаа гэж бодоод Содом Гоморогоор сольжиж байгаа. Тэ. Тухайн үедээ Лотод Содом Гомороо нь гоё харагдсан болоод тэрийг сольсон байж таараа. Тэ. Цаг хугацаа өнгөрсний дараа Лот юу болсон бэ гэхээр хожимын итгэл сүсэхгүй хүмүүст сургамж болохын үүднээс Содом Гоморог эзэн үнсэн давраг болгосон. Сая энэ үгэн дээр ч гэсэн эзэн Содом Гоморог устгахаас өмнө байжээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл тун утгагүй бурхан Тэнгэрээс хүхэр галыг буулгаад юу чгүй үнсэн давраг болгох тэр хотыг Лот сонгоод явчихж байгаа. Яг гэвэл тухайн үед гоё харагдчихж байгаа учраас. Тухайн үеийн харах дээр Авраамтай хамт байна гэдг нь жоохон сонирхолгүй, уйтгартай, энэ бүтэхгүй байсан. Настараа майханд яаж одоо ингэж байх вэ? Магадгүй тэгээд сонголт хийсэн ч байж магадгүй. Тэгвэл энэ нь биднэрт ямар сургамж өгж байгаа вэ гэхээр Авраамтай хамт байна гэдэг чинь чуулган дотроо байна гэсэн үг. Ахан дүүстэйгээ хамт байна. Сайн мэдээний дотроо байна. Нөхөрл дотроо байна гэсэн үг. Гэтэл бид нар энэ ойлгомжтой тодорхой энгийн юм шиг ирнэ. Энэ хүн аврагдсан тэр цагаасаа эхлээд үхэн үхтлээ. Аль эсвэл Есүс эзнийг ирэх өдрийг хүртэл нөхрөл дотроо, чуулган дотроо байр суурь сахиад, итгэлээ сахиад амьдрна гэдэг нь энэ амархан юм шиг байна уу, хэцүү юм шиг байна уу? Бодоод үзэхдээ энэ амаргүй юм шиг байгаа. Яагаад вэ гэхээр аврагдаад бидний дотор бас ч гэж нэлийн хугацааг өнгөрөөсөн хүмүүс ч гэсэн байгаа. Удаагүй хүмүүс ч гэсэн байгаа. Гэхдээ харах юм бол нэгэн үе бид нартай хамт итгэлийн амьдралаар амьдарч байсан хэрнээ одоо харагдахгүй байгаа хүмүүс байдаггүй юу? Өчнөө байдаг тийм биз? Тэр хүмүүс тэгвэл юу болсон юм болоо? Тэр хүмүүс ч гэсэн бузар сүнсний хуурам ихлэлтэнд тасралтгүй орсоор явсан гэсэн. Тэгвэл муу сүнс яаж мэгсэн бэ гэхээр чуулган дотор байснаас энэ ертөнц дээр байх чинь сонирхолтой гоё штэ гэж тасралтгүй уруу татсаар байсан гэсэн. Бид нарыг тэгж уруу татахгүй юу? Бид нарыг ч гэсэн байнгын үхэн үхтэл маань уруу татсаар л байх болно. Тэр үед бид нарын тодорхой сэтгэлдээ шийдчихэд амьдрах ёстой нэг зүйл байгаа. Хамтдаа Филиппой 4:4-ийг олоод уншъя. Филиппой 4-ийн Филиппой 4:4-ийг хамтдаа уншъя. Эзний дотор үргэлж баярл, би дахин хэлий баярлагтун. Энэ дээр хаана баяртай вэ гэнэ үү? Эзний дотор гэсэн байна. Аврагдсан бидний сэтгэлдээ баттаа шийдээд амьдрах ёстой зүйл юу гэхээр миний аз жаргалтай баяр хөөртөө байж болох газар бол зөвхөн эзэн дотор, зөвхөн чуулган дотроо гэдгийг бид нар баттаа тодорхой шийдээд амьдрах ёстой. Тэгээ худлаа биш үнэн байгаа. Асуу энэ ертөнц дээр баяр хөөр байгаа болов байхгүй болов? Байгаа ч юм шиг байхгүй шиг санагдаж байна. Мэдээж баяр хөөр байх нь байгаа. Гэхдээ энэ ертөнцийн өгдөг баяр хөөр нь түр зуръя. Тийм биз? За тэгвэл асууя. Энэ ертөнц дээр махбодийн хувьд баяр хөөртэй байх нь гоё юу? Чуулган дотор бурхны өгж байгаа баяр хөөр дотор амьдрах нь гоё юу? Энэ хамаагүй гоё. За чуулган доторх баяр хөөр одоо яг юу нь баяр хөөр вэ? Ром 5:8 дээр гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэдэг үг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр? Миний 5:8 дээр 5:8 дээр Ром 5:8 дээр гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэдэг үг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр? Миний 5:8 дээр 5:8 дээр Ром 5:8 дээр гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэдэг үг байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр?
гим нүгэлтэй гэдгийг мэдсэн хэрнээ намайг хайрлах нэгэн Бурханаас өөр байгаа болов байхгүй болов. Бидний хүн тус бүрийн ямар гим нүгэлтэй тийм хүн гэдгийг хүмүүс мэдэх юм бол хайрлах уу, хайрлахгүй. Хүмүүс мэдэх юм бол хайрлахгүй байх. Энэ ертөнц мэдэх юм бол бүрч хайрлахгүй. Гэхдээ Бурхан бид нарыг нүгэлтэн байхад хайрлсан гэдэг чинь бидний гим нүгэлтэй байхад хайрлсан Бурхан, болцолгүйгээр хайрлсан Бурхан хаана байгаа вэ гэхээр энэ чуулган дотор байж байгаа. Энэ чуулган бол тэр эзний бие гэсэн байна. Би тэр Христийн биеийн нэгэн эд эрэхтэн. Тэгвэл би гэдэг нэг эд эрэхтэн Христийн бие болох чуулган дотроо холбоотой байж хамгаалагдаж, холбоотой байж тэр тэргүүнээс ирж байгаа нэгүслэлээр хангагдаж амьдрнаа гэсэн үг. Гэтэл энэ чухал үн цэнтэй зүйлийг муу сүнс энэ ертөнцийн ялахгүй сүлээр үргэлж солихыг хүсдэг. Гэтэл боддоор түүнийг сольчихсан хүний төлөөлөл нь юм бэ гэхээр Лот байх. Бас өөр хин бэ гэхээр 2 дугаар Тимот номон дээр Дэм байгаа тийм биз? Учир нь Дэм энэ өнөө үеийг хайрлаад намайг орхиод Тесалоник руу явчихлаа гэж гарч байгаа. Тэгэхээр бодоод үзэх юм бол бид нэр алийг нь сонгох вэ? Аль нь үнцэнтэй, аль нь чухал түүнийг баттаа шийдээд амьдрахгүй бол муу сүнс үргэлж инхүү өрхтөж уруу татж байдаг. Хамтдаа Иохан 13-аас бас нэг хүний төлөөллийг харъя. Иохан 13. Иохан 13-ийн Иохан 13-ийн 2 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Оройн зоогийн үеэр Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн өгчээ. За. Үн цэнтэй зүйлийг үн цэнгүй зүйлээр сольсон хүний төлөөлөл нь Юдас байгаа. Юдас Есүсийг 30 мөнгөн зоосоор зарчихсан. Өөрөөр хэл Есүсийг сонгох уу 30 мөнгөн зоосыг сонгох уу гэдэг сонголтын өмнө Юдас 30 мөнгөн зоосыг сонгочихсон байна. Яг тухайн үедээ Юдаст 30 мөнгөн зоостой болчих юм бол гоё байх та гэсэн мөнгөний шунлаасаа болоод аврагч эзэн Есүсийг зарчиж байгаа. За 30 мөнгөн зоос гэдэг нь тухайн үеийн нэгэн боолын үн. Өөрөөр хэл бодоод үзье. Есүс үнэтэй юу 30 мөнгөн зоос үнэтэй юу? Харьцуулахын аргагүй зүйл тийм биз дээ. Гэхдээ энэ Юдаст мөнгийг хайрлах сэтгэл дотор нь байсан. Тэгээд тэр мөнгийг хайрлах сэтгэл байгаа юм байна гэдгийг нь муу сүнс анзаараад байсан байгаа. Яагаад вэ гэхээр Мария Есүсийн толгой дээр асар үнэтэй наардын үнэт тосыг цутах үед Юдас зэмэлдэг тийм биз? Энэ хайрын зүйлийг ингэж өрн дараа хийж яхаар зах дээр аваачаад ядаж 300 динараар зарсан бол өчнөө олон ядуус тусалж болох байсан шүү дээ гэд Юдас зэмлэнгээ тэрээр ядуусын талаар санаа зовсондоо биш хүүдийн доторх байснаас нь өөрөө авчихдаг байлаа гэж гардаг. Тийм биз? За тэгвэл энэ мөнгөний уруу татлага гэдэг зүйлээр муу сүнс аврагдсан хүмүүсийг уруу татах уу татахгүй юу? Үргэлж уруу татна тийм биз? Мөнгө их байвал гоё муухай юу? Мөнгөнд ямар ч гэсэн дургүй бол биш тийм биз дээ. За. Гэтэл энэ сорилт ийм мөнгөнд дуртай гэдгийг нь муу сүнс ажиглаж мэдсэн учраас тохиромжтой цагт нь Юдасыг сордог. Иесусыг зарч байгаа. Эцэст нь Юдас Есүсийг зарчиж байгаа. 1-р Тимот 6-гийн 6-аас 10 дээр учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлвжээ гэсэн байгаа. Учир нь бид ертөнцид юу ч авчираагүй бас ертөнцөөс юу ч авч явж чадахгүй. Харин бидэнд
идэх хоол, өмсөх хувцс байвал түүгээр бид сэтгэл хангалуун байх болно гэсэн байна. За тэгвэл өнөөдрийн үндсэн үг сургаалт төгс 23 дээр үннийг худалдаж ав. Үнийгээ үрж бүү арилж гэсэн байна. Бидний худалдаж авах ёстой зүйл, өөрт байгаа бүхнээ зараачуултгаа олж явах ёстой зүйл юу вэ гэхээр Есүс байгаа. Тэгээд мөнхийн алтарсан байна. Гэтэл Юдас тэрийг үнэнхээр ялахгүй зүйлээр зарчиж байгаа юм. Үннийг худалдаад өөрийн болгоод авсан бол тэрийг үрж зараад амьдрах ёстой юу? Хадгалж сахиад амьдрах ёстой юу? Хадгалж сахиад амьдрах ёстой. Тийм учраас Библиэлд үнийг үрж бүү арилж гэсэн байна. Библиэлд энэ ертөнцийн зүйлийг олж авах гээд Есүсийг мөнхийн зүйлийг хайчихдаг тийм монхог сонголт хийсэн хүмүүс өчнөө гарч байгаа амттай нэг хөгжилтэй бичлэг үзье. Дэлгэц холбоод өгвөл бидний сайн мэдэх бичлэг. За энэ Матай 16:26 дээр ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ гэсэн байна. Энэ ертөнцийн зүйлийг бүгдийг нь олж авсан ч Есүсийг алдчих юм бол тэр бүхнээ алдсан гэсэн үг. Тийм биз дээ? Тэ өөртөө байгаа бүхнээ зориулаач болтойгоо Есүсийг олоод авсан хүн бол бүхнийг олж авсан хүнтэй адилхан. Гэтэ муу сүнс яг л энэ бичлэгэн дээр бид нар энэ бичлэгийг мэднэ тийм ээ. Сармагчин барьдаг арга. Because he knows baboons are incurably inquisitive. Next, he puts some wild melon seeds into the hole and works them in so that they drop into a hollow. Then he saunters off, knowing the baboon is burning with curiosity. The baboon doesn't trust that human being at all, so he plays it cool. But he's dying to know what gives in that confounded hole. Finally, Mr. Inquisitive can't take it any longer. He's got to know what's in there. He reaches in, grabs a fistful, and now his hand's too big to come out. If he had the sense to drop the seed, he could free his hand. Инхүү амиа алдж байгаа тийм биз? Яг л нэг талаасаа Юдастай ч адилхан бас энэ түүхэн дунд энэ ертөнцийн зүйлийн төлөө мөнх амиа алдсан хүмүүс өчнөө байгаа. Энэ зургийг харуул Бурхан хүнд өгөх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр энэхүү мөнх алдрын титэм байна. Гэтэл энэ хүн энэ Бурханы өгөх гэж байгаа зүйлд мөнхийн зүйлд анхаарлаа хандуулахгүй энэ ертөнцийн тун удахгүй ялзарж устдах төр зүрийн зүйлийн төлөө бүх зүрх сэтгэлээ алдчихад амьдрах тохиолдол байдаг. Муу сүнс үргэлж хүнийг ийхүү хуурж мэхэлж байгаа. Тэгвэл энэ муу сүнсийн сорилтонд бид нэр орохгүй тулд дуулал 119 дээр хамтдаа нэг ишлэл олоод уншийе. Дуулал 119 дээр тэр дуулал 119-ийг цээжилж байгаа юм байна те. Тэр 119-өөс ишлэл олж уншийе. Дуулал 119-ийн 36 37 дээр бид нар энэ итгэлийн замаараа мөнхийн зүйлийг хараад амьдрахын тулд өөрийнхөө төлөө залбирах ёстой залбирал гарч байгаа. Хамтдаа дуулал 119-ийн 36 37-г уншийе. Зүрхийг минь олз руу бус зарчмууд руугаа хандуулаач хуурмаг хоосныг харахаас хоёр нүдийг минь эргүүлэн өөрийн замд намайг сэргээгээч гэсэн байна. Бид хүн ч гэсэн
энэ залбирал хэрэгтэй. Хоёр нүдийг маань энэ ертөнцийн хий хоосон зүйлийг харахаас эргүүлж өгөөч. Миний зүрх сэтгэлийг олз руу бус харин өөрийн зарчмууд руугаа эргүүлээч гэсэн залбирал. Мөн агуурын залбирлыг бас бүгдээрээ санаж байгаа тийм биз? Агуур юу гэж залбирлаа? Намайг баян тарганч бас. Хоосон ядууч бас. Надад ноогдох ховийг минь өгөөч. Хамтдаа олоод уншия. Сургаалт өгс номны 37. Сургаалт өгс номны 37-оос 9-ийг хамтдаа уншия. Хоёр зүйлийг би танаас гуйж байна. Харин намайг үхэхээс өмнө надад бүү татгалзаарай. Хоосон хуурмгийг худал үгийг надаас хол байлгаач. Хох ядуурлагч баян тарган байдлыгч надад бүү өгөөч. Хувь минь болох хүнсээр намайг тижээгээч. Эс тэгвэс би илбэг дүүрнийг хүртэж эзэн гэж хэн юм бэ гэд няцаж буцах вэ дээ. Эсвэл ядууран хулгай хийж Бурхныхаа нэрийг бузарлах вэ дээ. Энэ агуур гэдэг хүний залбирал нь хамгийн зөв залбирал болов уу гэж бодож байгаа. Тэгээ олон хүмүүс намайг баян болгож өгөөч гэж залбирх тохиолдол байдаг тийм биз? Гэтэл энэ хүн намайг ээддээ баян лифтгий болгоорой гэж залбирж байгаа биз? Тэгингээ бас намайг ядууч биш болгож өгөөч гэж залбирж байгаа. Тэгэд юу хүсэж байгаа вэ гэхээр яг надад хэрэгтэй би энэ хорвоо дээр сайн мэдээний төлөө, эзний төлөө итгэлийн амьдралаараа амьдрахад хэрэгтэй зүйлээр л намайг дүүргэж өгөөч. Түүгээр хангалттай гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн төр зуурын зүйл, эд баялагт шуналгүй байгаа. Мөнхийн зүйлийн төлөө явж байгаа хүний залбирал гэж ойлгож болно. Стигвэс би хангалттай дүүрнийг хүртэж эзэн гэж хэн юм бэ гэд танаас няцаж буцах вэ дээ гэж гарч байгаа. Тэгвэл юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр бурхан бидний хүн тус бүрд нэг тэрбумыг өгчлөө. Тэгвэл дараагийн эзний өдөр бид нар бүгдээр энд байх болоо. Нөгөө нэг тэрбумаас болоод байхгүй байх болоо. Магадгүй өнөөдөр нэг тэрбумтай болчих юм бол дараагийн эзний өдөр нөгөөтгөө ингэн тэгэн энэ тэр ажил гэдэг одоо цөөхөн ч хүн үлдчихэж магадгүй. Тийм учраас бурхан биднэрт хэрэггүй зүйлийг өгөх болоо өгөхгүй болоо. Хэрэггүй зүйлийг өгдөггүй гэсэн байгаа. Харин хэрэгтэй зүйлийг бурхан өгдөгөө гэсэн байна. Эзэн бол миний хончин надад дутх зүйл байгаа гэсэн үү байхгүй гэсэн үү? Дутх зүйл байхгүй гэсэн байна. Энэ дутх зүйлгүй гэдэг нь бид нар энэ газар дээр мөнхийн зүйлийг хараад сайн мэдээ тараагаад итгэлийн амьдралаараа эзэнд үйлчлээд амьдрахад хэрэгтэй зүйлийг бол эзэн өгнө. Дид хууль ном дээр та нар идэж цадаад сайхан байшин барьж та нарт байгаа эд хөрөнгө чинь нэмэгдэх үед та нар болгоомжлоорой. Та нарын зүрх уруу татагдаж бурхнаасаа эргэх вэ гэсэн үг хуучин гэрээний дид хууль ном дээр гарч байгаа. Тийм учраас аврагдаагүй хүмүүс бол энэ ертөнцийн эд баялагийг хүсэж гуйж залбирж магадгүй. Харин аврагдсан бид нар тэрнээс илүү хүсэх ёстой зүйл нь мөнхийн шагнал ба алтар суу гэдгийг Библиэлд хэлж өгч байгаа. Тийм учраас энэ үннийг худалдаж ав. Үүнийгээ үрж бүү арилж гэдэг нь өөрийн болгоод амьдрах ёстой мөнхийн шагнал алдар суугаа энэ ертөнцийн ялихгүй аахар шаахар зүйлээр битгий солиороо гэсэн үг. Хамтдаа Матай 11-ээс нэг үг харъя. Матай 11-ийн 11-ийн 11-12-ыг уншия.
Үннээр би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгдсөний дунд баптист Иохноос илүү агуу нэгэн байгаагүй. Харин Тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь түүнээс агуу илээ. Баптист Иохны өдрүүдээс өнөө хүртэл Тэнгэрийн хаанчлал хүчин давтжээ. Хүчирхийлэгч хүмүүс үүнийг хүчээр авч байна. Энэ үгийг бид нэр Тэнгэрийн хаанчлал нь булаан эзлэгчийг гэж мэддэг тийм биз? Өөрөөр хэлбэл Деваажинд очиод авах шагнал алдарсан нь ямар хүнийх вэ гэхээр булааж эзэлж олж авдаг хүнийхээ гэсэн байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр эзний өдрөө үгэндээ ирээ суучлаа. Өнөөдөр эзний өдрийн үгэнд ирсэн шагналаа булааж эзэлж авж гинэ гэсэн үг. Тийм биз дээ? Тэгвэл өнөөдөр эзний өдрийн үгэнд ирэхээ энэ ертөнцийн үнэхээр ялахгүй нэг аахар шахар зүйлээр сольчлоо. Тэгвэл өнөөдөр ирээд авах хэрэгтэй байсан шагналаа булаалагчлаа гэсэн үг. Мөн бид нэр итгэлийн амьдралаар амьдрангаа чуулган дотроо хариуцж авсан үйлчлэлийн байр суурь гэж байгаа. Тэрийг дуулууртаа тууштай итгэмжтэй хийгээд явж гинэ гэдэг чинь тэрийг хийсний цаана нөгөгдөх шагнал алдар суугаач гэсэн өөрийн болгож эдэлж аваад явж гинэ гэсэн үг. Тийм учраас мөнхийн Деваажингийн шагнал алдар суун булаан эзлэгчийнхаа гэсэн баг. Гэхдээ энийг энэ ертөнцийн зүйлээр битгий солиороо гэдгийг үннийг худалдаж ав. Үнийг үрж буй арилж. Энэ ертөнцийн зүйлээр битгий солиороо гэсэн утгатай байгаа. Хамтдаа Филиппой 3-аас харъя. Филиппой 3-ын Филиппой 3-ын 8 дугаар ишлэл 5-аас 8-ыг нь Филиппой 3-ын 5-аас 8-ыг хамтдаа уншъя. Би 8 дахь хоногтоо хоцлуулсан Израиль үндэстэн Биньямин овгийн еврейгээс төрсэн еврей, хуулийн хувьд фарисеа, итг зүтгэлээрээ бол чуулганыг хавчагч, хууль дэх зөвхт байдлаар бол өөс эвгүй хүн юм. Гэвч миний хувьд ололт байсан болгоныг би Христийн төлөө хохирол болгон тооцдог. Тэрч байтугай би Христ Есүс эзнээ танин мэдхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би түүний төлөө бүх талаар хохирол амсаж тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд гэсэн байна. За энэ Илч Паул махан биеийн талаас нь харах юм бол Ромын иргэншилтэй Гамилиэл гэдэг мундаг фарисеа хуулийн багшийн доор боловсрол эзэмшсэн 8 дахь хоногтоо хөвч хөндүүлсэн итгэх зүтгэлээрээ чуулганыг хавчигч. Үнэхээр махан биеийн талаас нь харах юм бол бүр онцгой гойд хүн байсан байгаа. Гэтэл энэ Паул аврагдаад сайн мэдээг тараахын тулд мөнхийн Деваажингийн шагнал алдар суугийн олж авахын тулд энэ ертөнцийн зүйлээсээ татгалцсан байна. Энэ ертөнцийн зүйлийг хог гэж хайсан байна. За энэ Паулын хийсэн сонголт нь буруу болов зөв болов? Энэ үнэхээр зөв тийм биз? За тэгвэл бид нар ч гэсэн аврагдаад өдий хүрт итгэлийн амьдралаар амьдрахдаа махан биеийн зүйлээсээ татгалзаж хайсан зүйл байгаа болов байхгүй болов? Өчнөн байгаа тийм биз? Өчнөн байгаа. Бид нар ч гэсэн өдий хүрт итгэлээс ахихын тулд энэ ертөнцийн зүйлээс бууж өгсөн зүйл байгаа юу байхгүй юу? Өчнөн байгаа тийм биз? Заримдаа итгэлээрээ суларж ганхах үедээ тэрийг эргэж хараад гомдолдог хүмүүс ч гэсэн байдаг. За тэгвэл бодоод үз. Бид нар итгэлээс ахихын тулд заримдаа махан биеийн зүйлээсээ бууж өглөө. Махан биеийн тал дээр хохирол амслаа. Итгэлээс ахаад амьдрахын тулд энэ ертөнцийн зүйлийг хаялаа. Тэр нь хохирж байгаа юм болоо? Зөв юм болоо? Зөв. За Есүс эзэн юу гэж хэлснийг хамтдаа харъя. Матай номны 13.
Матай номны 19 байна. Матай номны 19. Матай номны 19-ийн 27-оос 29-ийг нь Матай номны 19-ийн 27-оос 29-ийг хамтдаа уншъя. Тэгтэл Петр түүнд хараач бид бүхнийг орхиод таныг дагсан. Тэгэд бид юу хүртэх вэ гэхэд Есүс айлцсан. Үннээр би та нарт хэлье. Хүний хүү сүр жавхлант сэнтидээ залран бүх юм шинчлэгдэх үед намайг дагсан та нар ч мөн 12 сэнтид залран Израилийн 12 овгийг шүүх болно. Миний нэрийн төлөө гэр орон ах эгч дүүсээ эсвэл эцэг эхээ хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр 100 дахин ихийг хүртэх өгөөд мөн хамийг өвлөх болно. За энэ Петр их айхтар нөхөр байгааз. Петр асууж байгаа. Хараач. Бид бүхнийг орхиод таныг дагсан. Тэгээ бид юу хүртэх вэ гэж асууж байгаа биз? Тэр үед нь Есүс эзэн хэлж өгч байгаа. Миний нэрийн төлөө гэр орон ах эгч дүүсээ эцэг эхээ хүүхдүүдээ эдлэн газраа орхисон хүн бүр хохирно гинүү яана гинүү 100 дахин ихийг хүртэх бөгөөд гэсэн байгаа. Энийг хин хэлсэн бэ гэхрээ? Есүс эзэн ингэж амласан байна. Биднэрт энэ үг хэрэгтэй болов хэрэггүй болов? Хэрэгтэй. Яагаад гэвэл итгэлийн амьдралыг ингээд бодоод үзэх юм бол тэр өсөж бие буурдаг амьдрал буюу бид нар итгэлийн амьдралаар амьдрах тусам мах бодийн зүйлээсээ татгалзах зүйл улам их гарна. Мөн энэ ертөнцийн зүйлээс бууж өгөх зүйл зөндөө гарах учраас Есүс ингэж хэлсэн байна. Тэгвэл энэ нь хохирж байгаа юм болов уу? Аль эсвэл үнэхээр зөв зүйлийг худалдаж аваад яваад байгаа юм болов уу гэдгээ бид нар сэтгэлдээ баттай тогтож байж бид нар ганхахгүй хүчтэй итгэлийн амьдралаар амьдарч чадна. Энэ үгнээс хүн жоохон л холдох юм бол эргэн тойрны аврагдаагүй хүмүүс нь энэ нөхөр чинь сүмгээд тэрийгээ ч орхиод энийгээ ч орхиод ийм болсон юм а гэдэг зүйлийг аврагдаагүй хамаатан садан хилдэггүй юу? Найзууд нь ч гэсэн хилдэг. Тэгэх юм бол үгнээс холдсон хүн нөгөө үгэнд нь тэр чинь муу сүнсний ярьж байгаа үг шүү дээ. Үгэнд нь авчихсан итгэл нь жижигэрсэн байж магадгүй гэсэн үг. Тийм учраас Есүс эзний айлтсны дагуу итгэлийн амьдрал гэдэг чинь хаях ёстой зүйл юу вэ? Хаяхгүй зуурах ёстой зүйл юу вэ гэдгээ тодорхой ялгаж салгаад амьдрахгүй бол ерөөсө болдгүй юм байна гэдгийг хэлж өгч байгаа. Тэгэхгүй бол бид нэр үгнээс холдоод бурханаас олчих юм бол зуурах ёстой үг хизээч холдуулж болохгүй үг нөхөрл үйлчлэл итгэлийн байр сууриа энэ ертөнцийн ялахгүй зүйлээр сольчихсан хуурчихсан байх тохиолдол зөндөө байдаг гэсэн үг. Лук номны 16 дээр нэг ашигтай 8-аг Есүс эзэн санал болгосон бүгдээр олоод уншия. Лук 16-гийн 9 дээр Лук номны 16-гийн 9-р ишлэл хамтдаа уншъя. Би та нарт хэлье. Шудраг усын эд баялгаар өөрсдөө анд нөхдөд бол ингэснээр эд хөрөнгөч нь үгэрх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. За энэ дээр ч гэсэн хэлж өгч байна тийм ээ. Шудраг усын эд баялгаар гэдэг чинь юу хэлж байгаа вэ гэхээр энэ ертөнцийн эд баялагийг хэлж байгаа. Энэ ертөнцийн эд баялаг. Энэ ертөнцийн надад байгаа эд баялагийг юугаар солигно уу? Мөнх нутагт хүлээж авах анд нөхдөр солио гэж байгаа үстэй. Аль нь ашигтай 8?
мөнгө овоолж жоод амьдралаа дуусгах нь ашигтай болоо. Тэр мөнгөө мөнх нутагт намайг хүлээж авах найзтай болоход зориулж байгаад амьдралаа дуусгах нь ашигтай болоо. Энэ дээр гарч байгаа тийм үстэй. Эд хөрөнгө чинь яг нү үгүрэх цагтгаж байгаа. Эд хөрөнгө биднэрт байгаа одоо байгаа мөнгө төгрөг үгүрэх үү үгүрэхгүй юу? Юу чгүй болох үе байгаа тийм биз? Угаасаа энэ ертөнц нь жоохон байх юм бол ялзарж, устж, алга болох зүйлсүүд байгаа. Гэхдээ тэр алга болох хий осон зүйлээ бурхан мөнх нутаг чамайг хүлээж авах анд нөхөдтэй болоход зориулж байгаа гэж байгаа. Энэ чинь ашигтай наймаа тийм биз? Тийм учраас үннийг худалдаж ав. Үүнийгээ үрж бүү харилж гисэн байна. Бид нар бурхны нүдээр өөрсдийгөө хараад мөнхийн байр сууриас өөрсдийгөө харах юм бол бид нар их ухаалаг ашигтай наймаа хийсэн хүмүүс байна. Яагаад вэ? Угаасаа байхгүй болох энэ ертөнцийн хийоосон зүйлийг мөнхөд үлдэх зүйлээр солиод яваад байгаа хүмүүс. Тийм үгүй юу? Бид нар ингэж бодож амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй болвол энэ юу болох вэ гэхээр энэ бид үзэгдэх зүйлсээр бас итгэлээр алхдаг гэсэн үгийн дагуу энэ үзэгдэх зүйлийн нөлөөнд авчих юм бол энэ итгэл нь жижигрээд идэг. Тийм тэр үед юу болох вэ гэхээр өнөө үнцэнтэй чухал зүйлээ ялахгүй зүйлээр солиод эхэлчихсэн байдаг. Тийм учраас бид нэр энэ хорвоо дээр ямар амьдралын хэмжүүрээр амьдрах вэ гэхээр за жоохон хүүхдүүдийн амьдралын хэмжүүр нь юу вэ гэхээр энэ сонирхолтой юу, сонирхолгүй юу гэдэг энэ хэмжүүр тийм биз? Жоохон хүүхдүүд бол сонирхолтойгүй л хийн угаасаа. Сонирхолгүйг л хийхгүй. За тэгвэл том хүмүүс, аврагдаагүй том хүмүүсийн амьдралын хэмжүүр хөдөлгөх хүч нь юу вэ гэхээр ашигтай юу, ашиггүй юу? Энийг хийвэл хэдийг өгөх юм, тийм биз? Мөнгө үстэй. Тэгвэл аврагдсан бид нарыг хөдөлгөх хүч, амьдралын хэмжүүр юу вэ гэхээр энэ шагнал болох юм уу, болохгүй юм уу? Тийм биз дээ? Бурхны өмнө мөнхөд үлдэх зүйл үү? Аль эсвэл энэ ертөнцийн хийоосон төр зур байж байгаад үлдэх зүйл үү гэдэг нь аврагдсан хүмүүсийг хөдөлгөх хүч нь болчихж байгаа тийм биз? За тэгвэл энэ үгийг харуул шудраг усын ид баялгаараа өөрсдөө юу гэнэ үү? Анд нөхөдтэй болоо. Ингэснээр эд хөрөнгө чинь үгүрэх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээж авах юм аа. Энэ хүний сүнсийг олж авахад өөрийн эд хөрөнгөө зарцуулж байгаа хүн хохирж байгаа юм биш гэсэн байна. Йохан 12-ийн 22 дээр үннээр би та нарт хэлье. Буудаан үр газар унаад үхвэл олон үр бий болно. Харин үхэхгүй бол тэр үр ганцаараа үлднэ гэсэн байна. Өөрөөр хэл Бурхны ам бий болох зарчим гэсэн үг. Үр суулгалаа өгөх юм бол олон үр бий болж байгаа. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр би гэдэг нэг хүнээр дамжуулаад өөр нэг хүн аврагдахын тулд гарцаагүй надаас цаг хугацааны золиослол, эд хөрөнгөний золиослол, жоохон ч гэсэн сэтгэл цаг хугацаагаа зориулж ээж би нэг хүнийг баярлуулад үг сонсоход аврагдахад нь туслана. Гэхдээ түүний төлөө миний хөрөнгө оруулсан цаг хугацаа, эд хөрөнгө огтхон ч хоосон биш ээ гэдгийг хэлж өгч байгаа. Хамтдаа нэг бичлэг үздэхэй. Ямар бичлэг вэ гэхээр бүгдээрээ Шиндлерийн лист гэдэг энэ Шиндлер гэдэг хүн өөрийнхөө мөнгөөр маш олон еврейчүүдийг одоо авч үлдсэн талаар
says whoever saves one life saves the world entire. I could have got more. Илүү олныг аварч болох байсан. Бүр олныг ч амьд үлдээж болох байсан гэж чадсангүй гэж байна. Магадгүй би Oscar, there are 1,100 people who are alive because of you. захирал танаас сая 100 мянган хүн амьд үлдлээ. If I'd made more money. I threw away so Маш их much мөнгийг money. дэмий зүйл зарцуулсан байсан. You have no idea. If I just... There will be generations because of what you did. I didn't do enough. You did so much. This car. Gert would have bought this car. Why did I keep the car? Then Энэ машиныг зарсан бол 10 хүнийг аварж болох байсан. 10 people. 10 more people. There's been 2 people. Энэ тэмдгээр 2 хүнийг аварж This болох is байсан. gold. 2 more people. You would have given me 2 for it. At least 1. You would have given me 1. 1 more. 1 more person. Person, Stan. For this. I could have got 1 more person. And I didn't. I didn't. Хүний амьдрал гэдэг нь амийг олж авах явдал. Үүний төлөө л амьдрах хэрэгтэй гэсэн байна. Хинч ажиллаж чадахгүй шүн ирж байна. Сургамжтай бичлэг байгаа биз дээ. Бид нэр үнэхээр мэрэгэн хүмүүс байна. Юу үн цэнтэй вэ? Юу үлдэх зүйл вэ? Юунд өөрийн цаг хугацаа эд хөрөнгө амьдралаа хөрөнгө оруулж амьдрах уу гэдгийг бид нэр зөв хариултыг нь тодорхой мэдж байгаа хүмүүс байна. Тэртээ тэргүй энэ ертөнцийн нь жоохон цаг хугацаа өнгөрөх юм бол бүгдээрээ алгуулах зүйлсүүд байна. Ялдарч устдаад дуусчих зүйлсүүд. Харин бидний Бурхны алдар суугийн төлөө, хүний сүнсийг аврахын төлөө хийсэн бүх зүйлийг Бурхан санаад хариулж өгнө гэсэн байгаа. Би удахгүй ирнэ. Хиндэж титмээ алдахгүй тулд юу гэлээ? Өөрт байгаагаа баттаа сахиа гэсэн байна. Бидэнд байгаа зүйл юу вэ? Бидний шагнал болж болох зүйлсүүд хаана байгаа вэ гэхээр бүгдээрээ чуулган дотор байгаа. Тийм биз? Чуулган дотор байгаа. 1-р Коринт 15:58 дээр тиймээс хайрт ах дүүнэр минь та нарын нөр их хөдөлмөр хаана хоосон биш гэлээ? Эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж говьж дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бэлхэж бай. Бидний энэ итгэлийн амьдрал нь заримдаа энэ махан биеийн бодлороо махан биеийн нүдрээ харах юм бол хэцүү зүйлүүд байдаг ч гэсэн эцтэй хоосон биш гэдгийг үргэлж санах юм бол бид нар илүү хүчтэй итгэлийн амьдралаар амьдрнаа. Энэ Оскар Шиндлер гэдэг хүн өөрийн мөнгөөрөө маш олон хүнийг аварсан байна. Хамтдаа энэ бас нэг бичлэг үзье. Бас төстэй бичлэг байгаа.
is his scrapbook. There are all kinds of fascinating pictures in it. Perhaps you can see, this is a picture of Nicholas Winton himself with one of the children he rescued. Back here is the list of all the children. This is Vera Diamant, now Vera Gissing. We did find her name on his list. Vera Gissing is with us here tonight. Hello, Vera. And I should tell you that you are actually sitting next to Nicholas Winton. Is there anyone in our audience tonight who owes their life to Nicholas Winton? If so, could you stand up, please? Винтонгоч гэсэн 669 хүүхдийг өөрийн мөнгөөрөө худалдаж аваад амьд үлдээсэн нь 6000 хүн болцсон байна. Тийм биз? Даниэл 12-ийн 3 дээр юу гэж гардаг вүлээ? Хэрсүү ухаантнууд Тэнгэрийн мандлын гялбаа шиг олныг зөвхт байдалд авчрагчд нь од мэт үрд мөнх туяарах болно гэсэн байна. Бид нэр Диваажинд очих юм бол магадгүй энэ Винтон шиг босоод ирэх юм бол ховч чуулганы тэр итгэгчээр дамжуулаад аврагдсан хүмүүс босоороогүй л маш олон хүн босоод ирвэл гоё муухай юу. Тэр үед бид нэр өөрөөрөө бахарах баха. Миний хэцүү байсан ч гэсэн итгэлээ сахиад хэцүү байсан ч гэсэн сайн мэдээ тараахын тулд хөдөлмөрлөд зүтгэжсэн зүйл чинь ийм үн цэнтэй зүйл байсан юм байна штэ гэд бид нар Филиппо 2:16 дээр гарч байгаачлан амийн үгнээс баттай бариул би дими гүүж дими зүдэ зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрах болно. Бид нар итгэлийн амьдрал гэдэг нь юу вэ гэхээр тэр барайг хараад амьдрдаг амьдрал байгаа. Төгсгөлөө үргэлж сэтгэлдээ сийлээд амьдрдаг амьдрал. Тийм биз? Еврэ 12:2 дээр итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүсөд харцгаая. Тэр Есүс яасан бэ гэхээр загалмайн зовлонгийн цаана өөрт нь өгдөх тэр алдар сууг хараад загалмайн зовлон гутамшигыг твчсэн гэж гарч байгаа. Есүс эзэн загалмай дээр цовдлогдож үгснээр дамжуулаад бид бүхэн аврагдсан, маш олон хүн аврагдсан. Есүс эзэн дахин амьлаад Бурхны баруун гар талд алдрын сэнтидээ заларсан байна. Түүнийг хараад Есүс эзэн өмнөө байгаа гутамшиг зовлонг твчсэн гэж гарч байгаа. Бид нар энэ дэлхий дээр завгүй амьдрал дундаа сайн мэдээний төлөө амьдрах үед хизээч булаалгаж болохгүй зүйл юу вэ? Энийг зүгээр хайчихсан ч болох зүйл гэдгийг тодорхой шийдээд амьдрах ёстой зүйл байгаа. Бид нар юу ч болж байсан хайж болохгүй, татгалзаж болохгүй, өөрөөсөө булаалгаж болохгүй зүйл юу вэ гэхээр энэ итгэлийн амьдрал байна. Тийм ээ нүг байна. Тийм байгаас те. Амьдрал хэцүү болсон ч гэсэн ерөөсөө хохирж болохгүй зүйл сүнслэг, мөнхийн зүйл итгэлийн амьдрал тал дээрээ яасан ч хохирохгүй гэсэн сэтгэлийн баттай шийдвэр. Хохирохоо тулаад хаяхаар болвол энэ ертөнцийн зүйлээсээ, махбодийн зүйлээсээ нэгнээс нь жоохон ч гэсэн татгалзаач болтугай энэ итгэлийн амьдралаа сахиж авж үлдэнэ гэсэн энэ шийдвэр, энэ нь ухаалаг сонголт байна. Бид нар одоо энэ модыг харах юм бол шаралцсан байгаа биз дээ. Яагаад шарлж байгаа вэ? Шүн хүүтрээд байгаа учраас модны үндэснээс тэр үзүүрийн навч хүртэл явдаг усны сууга мод өөрөө хаагаад байгаа. Яагаад гэхээр нарийнхан шаланканд ус гадаа шүн хончих юм бол яадаг вүлээ? Хух үлдчихдэг тийм биз?
Тэгвэл тэр мод тэр зах хязгаарын үзүүрлөө шахсан байгаа усаа хааж татахгүй бол яах вэ? Хуулдэд өгч штэ тийм биз? Энэ мод ч гэсэн амьдрахын тулд хэрэггүй зүйлээсээ гарантаа хаагаад эхэлж байгаа. Өөрийгөө амийг авч үлдэхийн тулд. Бурхан энэ байгалаар дамжуулаад ч гэсэн бидний итгэлийн амьдралд мэрэгэн ухааныг өгч байгаа. Завгүй болоод амьдралд юм амжихаа байгаад ирэх юм бол аль альнаасаа татгалзаад аль алигаа би өөртөө авч үлдэх вэ гэдэг сонголт ирэх үед хизээч хохирж булаалгаж алдаж болохгүй зүйл бол итгэлийн амьдрал юм байна. Хохирсон ч зүгээр бүр хаях ёстой зүйл нь энэ ертөнцийн махбодийн зүйл гэдгийг бид нар санах юм бол бид нар жинхэнэ зөв сонголт хийж байгаа хүмүүс гэсэн үг. Итгэлийн амьдрал гэдэг нь эхнээсээ дуусах хүртлээр сонголт байна. Йошуа 24 дээрээс харах юм бол Йошуа Израилийн ард түмний өмнө хинд үйлчлэх вэ гэдгээ өөртөө сонгоо гэж хэлдэг. Тийм биз? Ефрат мөрний цаана эцэг өвгдийнхөө үйлчлж байсан химэр шүтэндээ үйлчлэх үү? Аль эсвэл эзэн бурханд үйлчлэх үү гэдгээ өөртөө сонгоо гэж гардаг. Итгэлийн амьдрал гэдэг нь үргэлж сонголт хийдэг амьдрал байна. 2 дугаар Коринт 5:10 дээр учир нь бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө зогсхолно гэж гардаг тийм биз? Христийн шүүхийн суудлын өмнө бид нар гарцаагүй зогсхолно. Түүнийг санаад амьдрах юм бол тэр шүүхийн суудлын өмнө шагнал болох зүйл юу вэ гэдгийг бодоод амьдрэх амьдрал. За сургаалт 23-23-ыг уншаад дуусгая. Сургаалт өгсөн номны 23-ийн 23 хамтдаа уншъя. Үннийг худалдаж ав, үүнийгээ үрж бүү арилж, мэрэгэн ухаан, заавар, бодрол ухаанигч ав. Гарцаагүй үннийг худалдаж аваа гэсэн баг. Махан биеийн зүйлээ зориулаад, махан биеийн зүйл энэ ертөнцийн зүйлээсээ татгалзаач болтугай өөртөө олж аваад хадгалаад амьдрах ёстой зүйл бол мөнхийн сүнслэг шагнал алдар суу болох зүйл гэдгийг Библи бид бүхэнд хэлж өгч байгаа. Худалдаад авцсан бол үрж үүнийгээ бүү арилж байгаа. Өөртөө сахараа гэсэн байна. Бидний итгэлийн амьдралын байр суурь, үйлчлэлийн байр суурь, бидний шагнал болох байр суурь байгаа. Түүнийгээ сахиад амьдраарай гэсэн байна. Хамтдаа залбираад усгая. Биднийг хайрладаг эзэн минь баярлалаа. Та биднийг аварж өгөөд мөнхийн шагнал алдар сууг авч болох энэ үн цэнтэй утга учиртай итгэлийн амьдралаар амьдрах боломжийг өгсөнд баярлалаа. Бид нар өөрт байгаа махан биеийн зүйл, энэ ертөнцийн зүйл, тун удахгүй эзэн ирэх юм бол устдаж алга болох зүйл, орхиод явах зүйлээ мөнхөд шагнал алдар суу болон үлдэх хүний сүнсийг аврах ажлын төлөө зориулан амьдардаг мэрэгэн хүмүүс болоход тусалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.